байцгаана уу? Өнөөдөр сайн байна уу? За, сайхан зусж гин үү? Сайхан зусж байна. За, үзэгчтэй сайн байцгаана уу? Өнөөдөр Дорсомж 2025 гээд мини ярилцлага маань эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарт манай одоо өвөө эмээ болох Батсуур Дулам сүрэн нар оролцож байна. За, та хоёрт энэ өдрийн мэнд хүргье. За, баярлалаа. За, бид хэд ингээд гоё ярилцлага ингээд бичлэг хийж байгаа байхгүй. Тэгээд та хоёроос гоё бага насныхын талаар эхлээд ингээд асуу гэж бодлоо. Хаана төрсөн хүмүүс вэ? За, би Чандун сумын баяр юу авчих газар төрсөн. За. 38 онд. За, тэнэс хойш аав ээжийнхээ гадар 8 жил хүмүүжээд 46 онд юунд сургуульд орсон. За. Тэгээ Чандумны баг сургуульд ороод 55 онд 4-р анги төгсөөд Ховд аймгийн 10 жил сурсан. Тэрний дараа 7 төгсөөд Ховд аймгийн хөдөөцөн техникумд орж орж суралцаад 63 онд төгссөн. Ийм юм байх. За, одоо хөшөөж маань. За. Одоо юу Хаана төрсөн бэ? Виз сумын Шартахоо гэдэг газарсан. Ховд аймгийн виз сумын Шартахоо гэдэг газар төрсөн. За, багада ер нь хэр хөдөлгөөнтэй бай? Бага насны дурсамж юу байна? Тод санагдсан зүйл юу байна? Юу хийж байв бага наснда? Юу гэхэд гэртээр гэр зураад сургуульд төгсөөд бага ангид байж. Дийсэн дээр унгаач гэсэн гэж юм. Их сахилахгүй юм байсан биш үү та чи багада? За, өвөө. Бага насны дурсамж бага наснда хэр хөдөлгөөнтэй байв? Юу хийдэг вэ? Нэг хөдөлгөөнтэй байгаагүй. Аав ээж дээр байдаг малдаг байсан. Аав ээжээс хэдүүлээ байсан. Их сайн хүмүүжлтэй байсан байж тийм манай өвөө чинь тий. За, аав ээжээс хэдүүлээ байсан бэ? Ах дүүнэр гээд хэдүүлээ байсан. Тавуулаа байсан. За. Том ах. За. Игч, гурван игч. Би ингээд багна. За, өгшөөж аав ээжээс хэдүүлээ вэ? Би тэжээлээ. Хоёлоо Тийм ээ. Харнууд үтэр ихтэй. Харнуудын игч. Би тэр хоёулаа. За. Аав ээжийнхээ талаар яриад. За, манай аав ээж малдаг байсан. Көдөө. За. Чуваагдгүй байсан. Миний ээжийг Дулам гэж байсан. Ямар ажил төрөлдөг байсан? Ямар ажил төрлөө? Малчин байсан. Малдаг байсан көдөө. За. Хөшөөж аав ээжийнхээ талаар яриад. Би миний аавыг чанга идэх юм байсан. Жодооч насаараа жодооч гэсэн. Ээж чинь төгөр гэдэг юм байсан. За, та хоёр маань өөртөө хийдэг байсан ажлынхын талаар яриул. Би одоо 63 онд малын эмчээр төгсөж гараад тэгээд завхан нэг жил болсон. Завхны эдэрт. Тэгээд эргэж ирээд энд Чандун нэг жил болоод Эрдэнэр мянга дээр явж дөргмөр. Тэгээд гол нь Эрдэнэрэнд байсан. Эрдэнэрээс 70-гүй биш 92 онд тэтгэвртээ суугаад тэгээд 95 онд Чандунд нутагтаа ирсэн. Нийт хэдэн жил малын эмч хийсэн бэ та? 30 жил хийсэн л хэлж За. Тэгэхээр мундаг тууштай ажил хөдөлмөрлөлтөө үнэхээр тууштай мундаг хүн байна гэж одоо дүгнэж байна би тэгээд. За, өгшөөж болохоор бас та хийжсэн ажлынхаа талаар хийгээч юу үзэж туулаа. Шүгээрээ. Малчаасан сайчин Цэцэлгийн багшаар авдад нэг л жил болсон. Тий, анх танилцчихсэн түүхүүдээ яривал бас сонирхолтой санагдаж байна. Тий, анх хаана яаж танилцжээ тий? Ховд аймгийн бөмбөг театрт бүжгэнд явж байгаа тойлоо. Хоёулаа бүжгэнд явж ирсэн юм уу? Тэгээд Байснаас. За хөшөөж за. Одоо юу яах вэ? Ямар бүжиг хийжсэн? Ямар бүжиг хийж яаж Яаж нийтийн бүжиг явж явах юу анги юунд явдیں۔ за тийм. 62-нд танилцаад
63 зүүсэн байгаа. Шуурхасан биш үү? За та хоёр минь одоо хэдэн хүүхд өсөж хүмүүжээд 12 хүүхэд гарлаа. Тэгээд өсөж хүмүүжүүлээд тэгээд 3 өнгөрлөө. Одоо хэд байх вэ? 9 хүүхэд байна. Ачаа хідүүлээ болоо. Өстө мэдгүй хөө. 50 гарсан. 50 гарсан уу? 50 гарсан. Байгаа. Ичи ахтаа хоёрхан шалтаас ард нь хийчих. Зөндөө. За. Шүү. Явж тэрийгээ гоё дэлгэрүү. Гөө нийтээ Орой бид нийт юм хүмүүжийн шоунд явж. танилцсан байна. За одоо тэгээ энэ олон жил ингээд одоо нийт хамтдаа хэдэн жил амьдарч ин гэсэн үг лээ. 64 жил ажиллаж. 64 жилийн турш ингэж хамт амьдрахад зөндөө зүйл ингэж даван туулсан баах, баярламар зүйл, гуйнмар зүйл тэр бүгдийг яаж даван туулдаг байсан. Ирээдүйн одоо үр хүүхдүүдтэй захиж хэлэх зүйл юу вэ? Энэ олон жилийн турш тууштай юм байхын тулд ямар одоо чадвар хэрэгтэй, одоо тууштай байдал гэдэг юм уу? Өөртөөхөө зүгээс гоё зөвлөгөө өгвөл. За. Ингээд 64 жил амьдралаа. Тэгэхээр одоо энэ сууснаас хойш хэрэлдэн хэлсэн эзэн байдгүй байсан. Тэгээ хүүхдүүдтэй зөвлөгөөхөд сайн сайхан амьдрал, ажиллаа сайн хий. Мөн харигтансаас холгоо явж айл гэж хэлмээр юм да. Одоо ингээд үдээ олон жил хамт байхад амьдралт нь гоё маш юм тод үлдсэн дурсамж юу вэ? Сонирхолтой. Тэр бүхнийг яаж ингэж даван туулж байв? Санаанд орж байгаа зүйл байна уу? Сонирхолтой. Цэгийн тэргийг нэг юунд дунгаж байна. Ховдгол дунгаж байна. Юуга? Цэгийн тэргээр юм. Зэргийн тэргүү. Цэгийн юу юм? Одоо ингээд дээр нэг модын чин ганцгийн тэр юм. 53 байсан. Жижиг тэр биш. 53. Тэгээ нэг өдөр ховдгол дунгаагаад тэгээд эргээд айл төцөхөд оройн ирсэн чинь маргааш өглөө яг кокотлөө хараад. Тэгээ өдөрцөн байлгачаад оройн тэгчэн худгийн юу татдаг каранууд ихсэн тэргээр татчихаар хийсэн. Тий аюултай. Хэсэг Дурсамжтай зүйл байна уу? надад адилхан юм чи яавны адил. За тэгээ автангийн эднүрийн цумын тэгт байлаа. Тэгсэн нэг үйл модомч өмцөгдөг сайд ирж тэг явах юм гээд манай тгийг бэлдүүллээ. Тэгээ дарга нэр ирлээ. Дарга нэр ирээд тэгээ өдөөж харуулаад явлаа. Модомч өмцөд би инглээ. Манай тгийн малчус сонгон сэрмэс идэх чинь ямар гоё юм баг сайн байна гэж хэлсэн та. Та ер нь ягаад малын эмч болъё гэж бодсон юм? Би юу? Энэ мал дээр байсан учраас малын эмч болъё гэж бодсон. Хамгийн ойрхон байсан. Нөгөө ажлынхаа гадуур ингээд өөрийн гоё хобби сонирхол гэж байсан уу? Тухайн үед яаж гоё цагийг чөлөөтэй өнгөрүүлдэг байсан бэ? Бүжиг. Үчиг дорно. Ажлын юу яцгаа манайх чинь заграгаалтын үчиг яадаг гэсэн шүү дээ. Юуны хаврын 14 он юу гэж мал ирүүлжүүлэхээр явдаг гэж. Тэгээ тэргээр явах чинь их сайхан байсан шүү. Вакцины авалцсан тэгээд тгийнхаа тэрэг дээр суугаад малаа угаан малаа юу яа тарин. За зуны 7 сар තුල мал угаана. Энэ Эрдэнэрний хонгой дээдлд том гүүр байсан. Тэн дээр малынхаа эмчтэй бүх эмчээрээ цуглаад 10 хэд хоног юуныхаа мал угаадаг байлгүй. Баригатайхаа мал угаадаг байсан. Тэгээ намар тэр юуны шургийн гүүрийн дээдлд доотлоор харуу зүрхтийн тэнд суурин байнтай тэн дээр угаадаг байлаа. Энэ олон жил амьдрахад танд одоо ерөн сургамжтай танд одоо нөгөө нэг сургамж болсон зүйл их юм бодогдуулсан тийм зүйл ямар зүйл тохиолдов? Ер нь Сургамж авсан. мал эмчилж явахад барьж явахад юугаа вакцина зөвлөхгүй болдгоо тийм үчигтэй. Тэгээд баригатынхаа хүмүүстэй сайн харьцаатай зөв харьцаатай явдаг.
Одоо хүртэл манай сургууль эргэдхэн битэр их сургадаг. Айгуу нэр хүнд. Тий, нэр хүндтэй тийм байсан. Хүүхдүүдийн хүмүүстэй зөв артж явах юм бол ажил төрөлцөн бүтэмжтэй байдаг шүү. Итрахита. Одоо хөшөөжс асуу юу? Ингээд 12 хүүхэд гаргахад тэгээ хөшөө малын хэмжээ хийгээд гадуур их нөгөө 12 хүүхэд гаргаад ингээд хөшөө ингээд ажил мэргэжлээ хийгээд гадуур яваад ингээд өөр аймагт ч юм уу эсвэл ер нь бол дандаа гадуур ажиллаж байгаа шүү дээ. Тэр үед та арын дагаад ингээд энэ олон хүүхдээ ингээд хоол ундаа хийгээд тэгэхэд одоо хэр хүндрэл бэрхшээлтэй байв, яаж даван туулж байв, хүнд хэцүү зүйл ямар хуу их байсан, тэгээ яаж даван туулж исэн Тэрхэн байхгүй дээ ямар байд. байхгүй юу? Байлгүй. Бага шүү дээ. Та тийм олон хүүхэд ингээд хараа яж хат хэцүү байгаагүй юу? Ой жаргалтай амьдсан гэдэг юм шүү. Хөшөө дандаа гадуур ажиллаа хийгээ явцсан байхад та ганцаархнаа үлдээд жоохон Хэдэг хөөгдөх хүний дэдэг болоход тэр орондоо байж байгаа. Хоц нарын хойж өгөн. Хаад ундын хийж өгөн. Ааха. Хэцүү байсан уу? Хэцүү жаргалтай Юу? юу вэ? тэгээд жоохон хэцүү ачаалттай санагддаг байсан уу? Үгүй гайхал. Мундаг юм аа мундаг юм. За одоо ингээд хот хөрөөнөөс айгүй их ингээ хамаатан саднууд их ирж гин, хоёр дээр мөн их зочилж гин. Тэгээд энэ талаар сэтгэлээс хилээч хэр байна? Өөр хүүхдүүд нь ирээд хоолны хамаатан садангууд нь их зорж ирж гин. Өндөр настан ингээд хоёрыг хүндэтгээд ирж гин. Энэ бүгдэд одоо ямар хөө сэтгэл төрж гин? Энэ өгдөлт одоо баярлсан сэтгэл төрж байна. Заа хөрцөж явах талаас. Тэгээд хол цэлэнгээд хүртэл одоо ах トゥ угийн хүүхдүүд ирж байна. Та баярлж байна. Та бүгд ингээ хүрээд ирж байна. Та нартай баярлж байна. Одоо насар хөө. Яаж юм гоё урт насалж удаан жаргах вэ? Зөвлөгөө хэлээч. Сэтгэл тайван сайхан хийдэг ажлаа зөв хийгээд ажилдаа махруу шиг сэтгэлээс олон түмтэйгээ л өвдөө явсан хүн тэгэл явждаг шүү дээ. Олон түмгүй хүн чинь нөгөөдөл хараалгаал тэгээ аюултай шүү дээ. Тэгэхээр олонтойгоо сайхан харьцаад гоё нийгэмшээд танилын үрээгээ олон болгоод явах нь их зөв юм байна шүү дээ. Тийм зөв. Олонтойгоо сайхан харьцаа таньныхаа хүрээг ихсгээд тэгж явах юм бол сайхан амьдралтай болно. Өр хүүхдүүд минь л хэлээ да. Ажлаа л ярьж байгаа юм чи. Ажлаасаа хийгээл олон түмтэйгээ ирдээ ах トゥ угийн харж ханддаг, сурцдаг, ах トゥ удаа очдог, орж гардаг ийм л байх хэрэгтэй байна. Мэдтэй өстэй. Тэгээ үндэстэй устай ингэж явжээ хүүхдүүд. За баярлалаа. Ингээ ярилцлага өгсөн өвөө эмээ хоёртоо баярлалаа. Та хоёртоо урт удаан илүү олон жил насалж хамтдаа урт удаан жаргаараа гэж өрөөё. Баярлалаа. Баярлалаа та бүгдээ. Та гэдэг баярлж шүү зэмээр ах トゥ Тэ зориулж байгаа бич. байхгүй. Тийм. Ахайг шүү зэмээр ясна маш их баярлж байна. Өр хүүхдтэй зориулж байгаа. Тэгээд та бүгд л амьдрал сайхан явахтаа бидний амьдрал гэр болно хүүхдүүд. За баярлалаа. Баяртай. Дурсамж 2025 нэвтрүүлэг байна өндөрлж байна.